За сайн байцгаана уу. Бид нар өмнөх хичээл дээрээ Японы хэлний үндсэн үгнүүдийг тэмдэглэдэг хирагана үсгийг суралцсан байгаа. Та бүхний гэртээ бие дааж үсгээ өөрийн болгож чэйжилсэн гэдэгт би итгэлтэй байна. За өнөөдөр болохоор хар хэлнээс тухайлах юм бол англи хэлнээс болон бусад Европын хэлнээс Японы хэлний зээлдэж авсан үгнүүдийг тэмдэглэдэг каткана үсгийг үзье гэж бодож байна. За ингээд шууд уншаад эхлэе. За нийт 46 каткана үсэг байдаг. За тэгээд эндээс болохоор шууд агаас нь эхлээд уншия. А, И, Ү, Э, О. Ка, Ки, Ку, Ке, Ко. Са, Ши, Су, Се, Со. Та, Чи, Цу, Те, То. На, Ни, Ню, Не, Но. Ха, Хи, Ху, Хе, Хо. Ма, Ми, Му, Ме, Мо. Я. За и үсгийг бол ингэж тэмдэглэдэг тийм ээ. За энэ чи бол нэмээд өгсөн байна. Я, И, Ю, Э, Ё. Ра, Ри, Ру, Ре, Ро. Ва, И, У, Э, Во. За энэ бас Во үсэг байна. За ингээ хатуураад ирэхлээр болохоор яаж уншдаг вэ? За шууд л түрүүнийхээ яг идэр дээрээ байсан шигээ шууд юм хоёр тусал дээр нь нэмэхээрэл га, за, да, ба, па гэдэг юм болж байна тийм ээ. За га, ги, гү, гэ, го. За, жи, зү, зэ, зо. Да, жи, зо, дэ, до. Ба, би, бу, бэ, бо. Па, пи, пу, пэ, по. За энэ нэгнээр орохлоо я, ю, ё нэмэгдээ явж байна. За кя, ша, ча, ня, хя, мя, ря. За юугийн нэ. Q, шу, чу, ню, хю, мю. Кё, шо, чо, нё, хё, мё. За энэ доор болохоор бас хаттуураад ирсэн байна тийм ээ. За гя, гю, гё. За, жу, жо. Бя, бю, бё. Пя, пю, пё.